Өнөөдрийн үлгэрээр би ам алдвал барьж болдоггүй гэдэг үлгэрийг бэлдэж ирлээ. Та гурав сонсоход бил нөө? Билээ. За юутай үлгэрэж бодож байна? Мангастай. За мангастай үлгэр. Үгүй малин биш ээ. Мангастай үлгэр. За. Амир вэ нүү? Амир. Та гурав айх уу? Айхгүй. За бил нөө? Зөөлөн. Хаврын нэгэн өдөр алаашгүй охин тэнгисийн мөсөн цоногоос загас бариад ирээ гэж гин. Тэгтэл ээж нь горгүй. Тэнгис загаслан гэдэг санааны гарч иж тэгснээс зэрэглдэх нуурлуугаа явж загасалвал ямар вэ гэж гин. Тэгтэл охин за ойлголоо ээж гэд гэрээсээ гарч чаддаг гин. Мэдээж хэрэг нуурлуу биш тэнгис рүү явсан хэрэг л дээ. Тэгээд охин тэнгис рүү яваад хийн өрилж гин. Усны мангас та нар унжуу амартай гэж голынхоо дугаар ашиглав. Гэтэл ямар ч хариуч юм алга. Дахиад охин өрлөө гин. Усны мангас та нар үгсэн алмаас ч муухай өнөртэй гэж гин. Гэтэл ямар ч хариу алга. Тэгээд байж яснаа охин ийн өрлөг гин. Усны мангас та нар гүгээд ирэхийн гүзээ байна уу? Хөөгөөд ирэхийн хөл байна уу? Гэд маш чангаар өрлөг гин. Тэгтэл ямар ч хариу алга. Тэгээд охин за гэж бодоод мөсөн цоног олоод загасчилж өглөөг нэ. 6 загас барьжээ охин. Тэгээд 6 загас барьчаад ийн хэлгэн. Би бол энэ дэлхийн хамгийн ишилдэг загас чинь намайг үзэх өөр хинч байхгүй гэж орилжээ. Тэгтэл ард нь маш шингөө хоолоогоор гагцгүй чи хамгийн шилдэг нь мөн байх. Гэхдээ гагцгүй хамгийн ухаантай нь бол биш гэж гин. Охин эргээд харвал усны мангас гэж суран зогсож байв. Чи биднийг унжуу хамартай гэж хүлсэн хүүхдийг харв уу гэвэл охин үгүй ээ. Би огт хараагүй. Та нар хөөрхөн л хамартай байна шүү дээ гэв. Дахиад усны мангасууд асуувал усны мангасууд ийн асуужээ. Бид нарыг гүгээд ирэхийн гүзээ байна уу? Хөөгөөд ирэхийн хөл байна уу гэж хэлсэн хүүхдийг та нар харв уу? Гэтэл охин үгүй ээ. Би та нарыг юу гэснээр барьж авч чаддаг гэсэн. Гэтэл мангасууд одоо харин би чамайг барьж аммаар байна. Чөчлөөс. Гэлээ. Тэгээд олоош охиныг гэхийн завдалгүй ус руугаа дагуулад орчив. Тэгтэл охин ч гэж амаангаа чадахгүй тэнгисийн ус охины нүур ингээд арсыг хуулаад авчиж байгаа юм шиг мэдрэмж төрөөд амар хэцүү байв. Тэгээд охин арай гэж амнэгээд хөөе мангасуудаа би ах эгч нараа дагуулад ирье. Намайг суулцгаа гэдэг үхгүй юу? Тэгээд мангасууд ч бид нэр чамайг суулъя. Чи ах дүүнэр, эгч дүүнэр юу вэ? Хамаад садангаа бүгдийг дагуулад ир гэж гин. Тэгээд охин гэрийн зүг явж байхдаа хамаг хувцас нь хөлдөөд ингээд амар даарад алхажсэн бохгүй юу? Тэгэд охин ингээд даашинд болоод хөлдөөд унтсан бохгүй юу газарт. Тэгээд аав нь тэр хаваар явж агаад охиноо олж аваад тэгээд гэртээ оруулаад хамаг хувцсыг тайлаад оронд нь оруулаад аав ээж хоёр нь охиноо голдоо хийж хөвтөөд хоёр талаар нь ингээ хөвцөн бохгүй юу? Тэгээд алуушаа охин 10 аяг цай уужиж биеийн тэнхэл ороод аваа ээжээ би ингээд нуурлуу биш тэнгис рүү явчаад ирсэн гэдэг дөхгүй юу? Тэгтэл аав ээж хоёр нь тоогүй гэдэг. Тэгээд юу ч дуураагүй бохгүй юу? Тэгэл охин дахиад аав би бүр усны мангасуудыг аль муугаагаар нь доромжилсан. Тэгээд би ах дүүнээ аваад ирье гэд хэлсэн. Гэдэг бохгүй юу? Тэгсэн чинь аав ээж хоёр нь
Тоогүй юм болж те. Санаа бодож олъё гэж гин. Тэгээд ээж нь ингээ хэлж байгаа. Аав чинь мангасуудыг бид нэр гихтээ дуудаад оруулаад ирье. Аав чинь бүжиглэнэ. Тэгээд аав чинь бүжиглээд эд дундаа орж явахад би бүжиглэж эхлэе. Тэгвэл та нар дохио гэж ойлгоод тэнгис рүү яваарай гэж ээж нь захив гин. Хүүхдүүд толгой дохиод ээж нь мангасуудыг гихтээ дуудаг гин. Ой мангасууд гэрт ороод ир гэдгсэн чинь нөгөө мангасууд нь гэрт ороод ирдэг хэвгүй юу? Тэгээд ээж нь мангасуудыг ингэж хэлж байгаа. Та нар ч мөсөн зүрхтэй амьтад юм да. Одоо яах вэ? Ам алдвал барьж болдоггүй. Хүүхдүүдэд үдэхээстэй гэж гин. Тэгсэн ч мангасууд тэгвэл мангасууд ам алдвал барьж болдоггүй. Тэгэж тавтан өрсөн хэлсээр байлаа. Тэгээд ээж нь хүүхдүүдийнхаа цүнхэнд чихэр хийгээд мангасууд руу харан эднэр та нар зориулаагүй юм шүү гэв. Тэгээд мангасууд ингэж хэлдэг. Хөөе бид нар бас идмээр штэ. Надталтаа гэж бүүнөр шуугилдэж эхлэв. Ээж нь ч мангасуудад хатга чихэр өгөөд тэгээд мангасууд амаа олохгүй идэж гин. Ээж нь бас дахиад хүүхдүүдийнхаа цүнх рүү талах хийж л дээ. Тэгсэн чинь мангасууд бас эдмээрэ гэж орилдоод ээж нь бас л өгж гин. Тэгээд аав нь бүжиглж эхлэнгүүт мангасууд чинь өөй бүжиг гээ чи энэ амьдралтаа үтсэнгүй. Аав нь бүжиглүүл яасан юм бэ гэж гин. Тэгтэл мангасууд бүжиглэнгээ орилдож чарлалдаад бөөл юм болов бүжиглэх гэж гүйлдэж үсрэлдэж харайлдаад. Тэгээд ээж нь бүжиглэж эхлэнгүүт хүүхдүүд дохио гэж ойлгоод тэнгис рүүгээ яваа. Тэгээд хүүхдүүд тэнгис дээр очиод мангасуудаа бид ирчлээ. Ам алдвал барьж болдоггүй гэдгийг мэднэ үстэй гэд голынхаа дуугаар хорилов. Тэгтэл мангасууд цаанаас гүйлдэн нэрч байв. Хүүхдүүд ч бид нэр төрүүлээд ирсэн байхад та нар яагаад ингэж хоцров? Ам алдвал барьж болдоггүй гэв. Мангасууд хүүхдүүдийг авна гэж дайраад байжэд л алуушаа охин амны ам алдвал барьж болдоггүй гэдэг үгийг би биш ах та нар хэлсэн шүү дээ. Гэтэл мангасууд ус руугаа үсрэлдээд орчив гин. Тэгээд аав ээж хоёр нь хүүхдүүдийн хараас ирээд хүүхдүүдэд тэврээд ийн хэлж гин. Одоо хүүхдүүд минь 50 байж болно. Тэнгис дээр ганцаараа ирсэн хүүхдүүдийг мангаснууд авч явна. Гэхдээ эцэг ихтэйгээ ирсэн хүүхдүүдийг мангасууд авч явахгүй гэж амлалт өгсөн гэж хэлв. Тэгэл амар сайхандаа жаргаагүй нэ. За, энэ үлгэрээс юу ойлгосон та гурав? Аав ээжээс өөр тийш ганцаараа явж болохгүй гэдэг. Тийм. Аав ээжийнхээ үгэнд орно тийм ээ. Энэ удаагийн үлгэр маань ингээд дууслаа. Дараа дахин уулзлаа. Түр баяртай. Шүдэ угаараа хүүхдүүдээ хорхоо идэв шүү.